Явуулангийн цэцэрлэгт хүрээлэн чи яг хэдэн онд? Би ч 2013 онд ажил авчихсан байхгүй. Тэгэхэд ашиглалтанд орсон байсан. 12 он. 11 он хавцаа ч юм уу тий. Хүүхдүүд ирсэн гэл нэг юм 5 тухтай газар нэг болсон тий Улаанбаатар хот тий. Энэ ер нь ингээд дуу чимээ багтаа юм одоо оройд бол ингээд гоё чимээгүй болчихсон шүү дээ. Тийм манай энэ хэсэг. Сонин подкастын маань урилгыг хүлээж авсан танд одоо энэ зуны сайхан сарын мэндийг хүргэе баярлалаа талархснаа илэрхийлмээр байна. Баярлалаа. Бас энэ гоё подкастаас оруулж байгаа баяртай байна. За баярлалаа. Баяр наадам төгчгсөн ч байна тий. Яг нэг юм мөчлөг дунд уулзаж байна л да. Тэгээд бүр зарим уулзаж байгаа учир нь гэвэл хотын нэг элит гэд хэлээд идэг тий. Нэг тэр дүүргийн дараагаар маш олон жил ажиллаж байгаа хүн гэж дуулсан. Тэгээд би яг энэ хорооны цэцэг дарагтай ярилцмаар санагдаад ингээд хүн чинь асууж штэ тий асууж тодруулна штэ тэнгүүд олон жил ажилласан хүн бас маш цөөхөн байдаг юм байна. Нэг сонгуулийн хугацаанд 4 жил болоод солигдсон юм хүмүүс ихтэй байгаад дим байна. Яг тааш ингээд доктортой нэг хороондоо тий маш ингээд олон жил ажилласан хүн цөөхөн байд юм байна. Тий. Манай хорооч нь одоо Улаанбаатар хотын яг төв хэсэгт яг Агийн А зэрэгэлтэй байдаг. Хуучны дарга сайднаар амьдарч байсан. Тэрний үр өдм хойч үеийн ч гэсэн бас одоо амьдарч байгаа. Анх ороход чинь хамгийн залуу засаг дарга байсан. Тэгэхэд залуучууд орж ирж бас энэ хороо дүүргээ ажил хийж чаднаа гэдэг үзүүлэх гэж бас анх удаа бас 30 эдтэй хахад орж ирж авчихсан. Гэтэл одоо баг хамгийн удцсан хүмүүсийн тоонд ороод тэгээ залуу хүн байж бас ингэсэн. Гэхдээ доктор сууршилтай ажиллахыг хичээж зүтгэж явлаа. Энэ маань өөрөө нөгөө хорон засаг дарга чи өөрөө нөгөө эрдээсээ сонгогддог ажил. Ингээ томилоод ингээд тий авчираа тавьчаад идэг ажил биш л дээ. Хамгийн гол нь иргэдэн хүн болж гин ажиллаж чадж гин энэ хүн цаашаа ажиллаж чаднаа гэсэн үтгэл үлээлгээ дахиад сонгоод ингээ явдаг. Тэгэл ийм ажил юм аа л та. Аль хэсгүүд ордог юм бэ? Чиглэл 4-р оронд ч. Энэ 1-р 40,000 2-р 40,000 ордог. 1-р 40,000 уртлаараа одоо энэ явуугийн цэцэрлэг төрөлнгээс урагшаа 1-р 40,000. Явуугийн цэцэрлэг төрөлнгээс хойшоо 2-р 40,000 явт. Яг одоогийн байдлаар статистик мэдээ байгаа юу? Одоо хүн амын ер нь л жилээс жилд тэлсээр байгаа юу хүн ам? Яг энэ хорооны иргэдийн үед. Манайх ч нөгөө хуучны нөгөө яг 3-4 давхар шар байшин байдаг шүү дээ. Дахиж нөгөө өндөр байшин босдгоо болохоор ер нь бол тогтмол 860 эдэн өрхтөө 3860 эдэн хуамтай яг л ингээл байж идэг. Тэгэхээр би сайн бол дараас нь бол нэг юу асуумаар сонин сайхан асуумаар байна л да. 2025 он гараад одоо ингээд ихний хагас жил явчлаа шүү дээ. Тэгээд ер нь 2025 онд дүүрэг за тэр дундаа хорооны хувьд ямар зорилт тавьж исэн юм бол одоо түүнээс яг ямар ажлууд нь хэрэгжээ явж гин нэг сонин гэдэг утгатайгаа холбоод сонин сайхан яриулах гэдэг байхгүй. Бүтээн байгуулалтыг жил болгоцсон шүү дээ. Гэр оролт дахин төвлөлт явж эхэлсэн. Одоо 15 буудлаас хойшоо ингээд нөгөө гэр оролтыг дахин төвлөлтүүлээ одоо бай том бүтээн байгуулалтууд эхлэх чинь. Одоо зайсангаас илүү том гоё цэвэр орчинтой том хорооллууд одоо тэнцээ босгож байна. Би ч өөрөө дөрвөн төлөөлөгчтэй эдийн орны төлөөлөгч. Тэгээд 2 туудаа сонгогдож байгаа юм. Төсөв 2025 оны төсөв батлагдсан. Дахиад тодтгол орлоо. Дахиад шинжлэгдлээ. Бас нэгнүүд маань төсөв маань шинжлэгдсэн холбоотойгоор тендерүүд тэгээд худлаа авах ажлууд дээр бас тендерүүд маань ер нь зэгслэгдэж байгаа шиг байлаа. Тэгээд одоо борооны одоо ч бороо орох гэж тий борооны удирдлаас өмнө бас ажлууд хийлээ. Одоо борооны удирдлаас хойш бас ажлууд хийх явж байгаа. Нэг наст цэцэг тарснаас болоод өнөөдөр хотын өнгө үзэмжинд энэ нас их буруу нөлөөлөл үзүүлж байгаа маа гэдэг шүүмжүүд яваад байгаа. Ер нь тохиолдолтой холбоотой цэцгэн дээр ер нь яаж төсвийг шийдэж өгдөг юм? Хороод хүнийг бас яаж шийддэг юм бэ? Монгол улс ч өөрөө бас дөрөв удирдалтай улс шүү дээ тий. Цэцэг тариад тэр нь дараа жил дахиад урахгүй л ойлгомжтой. Ягаад гэвэл өвлөн хөлдчихдөг болохоор бас иргэдийнхээ сэтгэл санааг засахын тулд нийслэл маань бас энэ хүү ажлыг бас хийдэг. Яг нэг настал гэж яриад байгаа болохоос ер нь бол бид хүн бас хотын гудамжаар явж байхад энэ гоё цэцгүүд ургацсан хол бас хүний сэтгэл санаа өндөр болж шүү дээ. Та иргэдийн уралд бол 2 дахь удаа
томдогтой ажиллаж байна ч тийм. За яг энэ иргэдийн хурал, иргэдийн төлөөлөгч гэдэг утгаараа одоо энэ дүүрэгтээ яг ийм юм ажлууд хийлээ гэж хэлвэл. Одоо бол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч мөн дүүргийн төсвийн зарцуул хяналтын орооны даргыг хийж байгаа. Би яагаад гэвэл тэгэхээр нөгөө өөрөө эдийн засгч мэрэгчлээ. Тэгээд бас санхүү талдаа болохоор дүүргийн төсвийн зарцуул хяналтын орооны ажлыг хийгээд хяналтын ороо хийж дүүргийн төсөв мөнгө хэр зөв зохистой засварлагдаж байгааг бас хянаад явж илээ бас нэг аудит мэрэгшлийн дагаад бас нэг аудит маягийн л болчихж байгаа байхгүй тий. Энэ хорооныхын иргэдийн итгэлийг аваад ингээд удаан ажиллаж байгааг энийг юу нэг мэрэгчлэлтэйгээ холбогдоод байна уу? Энэ нь ямар учиртай гэвэл төсөв мөнгийг зөв захиран зарцуулах гэдэг чинь одоо аюул чухал юм шүү дээ, тий. Нийслэлчдэр, усадчдэр. Гэтэл тэр нь ингээд яг иргэдтэй бодитоор харагдаад тахлаар таныг ингээд дахин сонгоод яг ингээд байт юм болоо. Бас магадгүй тий. Яг би өөрөө нэг санхүүгийн мэрэгчлэлтэй болохоор тоонд итгэдэг юм л да. Тоол бол нэг бол 1 2 бол 2 тий. Тоол бол тоо шүү дээ. Тэгээ яг нөгөө тоол харж явдаг. Тэгэхээр бас бүх юмаа бас нөгөө мэрэгжил маань бас холбоодог. Дээрээс нь эн чинь засаг дарга гэдэг маань үндсэндээ бол аж ахуйн ажил хийдэг шүү дээ. Ингээд нэг өрөөнд суугаад гонграал ингээд суудаг ажил биш л дээ. Яг л гадаа гараал хог шороо. Нэг хуучны нэг хэллэг шиг гүдэг нэр өгдөг шиг ажил. Тий, гүдэг нэр өгдөг шүү дээ. Тэгээ нөгөө би ч юм тавьдаг байдаг шүү дээ. Нэг мотоцикл дээр гарцсан. Хогндоо гараараа гэдэг нэг цагаагаад байна. Тэмдгүүл адилхан шүү дээ. Ингээл сайн явж ижил энэ орчноо тогтчлт тэгээд цэвэрлэгээ үүсгэх нь бас ингэж ажиллана. Хамтраад энэ бас манай сөөхүүд маань бас сайн ажиллаа хийдэг л да. Сөөхүүд сайн ажиллаа хийж энэ хорооны ажил бас маш сайн явдаг. Явах хэвээр явдаг ч юм. Тэгээд манай дээр ч одоо 13 сөөхүүдтэй. Тэгээд энэ маань сөөхүүд маань бас маш сайн ажиллаа хийдэг болохоор миний ажил маань бас зөгтөвшин урагшаа явдаг. Тэгээд 13 онд ажиллаа авчиад би ер нь айлуудаар орж үзье, уулзъя. Ямар санал сонголт юу өсөлттэй байд ингээд анх бүх айлуудаараа явж үзсэн юм л та. Орж үзсэн бүх айлуудаараа манай 800 гаруй өрх байдаг. Тэр бүх айлуудыг ер нь бол орж үзсэн. Хагасаа мөцсөнгөө орж байгаа юм шиг амралтын өдрөө би орж уулзаад нэг дэвтэртэй. Тулж уулзсан тийм анх дэвтэртэй санал бүсдэн хичүүлээд яг л нэг сонсоо явуул зарим нэг юм нөгөө мартагдсан шүү дээ. Тэгэхээр тэгэхгүй бол би дэвтэр дээр бичиж авахуулаад аваад өөрөөр нь бичүүлээд ч юм ингээ явуулчихсан. Тэр маань маш хэрэг усан л та. Тэгээд энэ олон жилийн бас төлөвлөгөө гаргах маань бас яг тэрнтэй холбоотой юм л та. Тэгээд явж байгаа. Ажил авчаад тэгэж уулзалт хийсний дараа ер нь бол нэг хүүхдийн төлөө ер нь хамгийн түрүү юм хийх нь зөв юм байна гэж би ойлгосон л та. Урт хугацаанд. Тэгээд тэрнийхээ ч бас үр дүн үзсэн. Одоо хэрэндээ хүрсэн байгаа. Ягаад гэвэл би манай дээр чинь 33, 39, 5 дугаар цэцэрлэг гэж байдаг. 3 цэцэрлэг, нэг сургуультай 23 дугаар сургууль. За энднээсээ ер нь бол цэцэрлэг сургууль маань бас ачаалаад ахаа байцсан. Хуучны бас дахин төлөвлөлтөнд орохоор байшин гэж барилгууд баггүй. Тэгээд 3 цэцэрлэгээ бол дахин төлөвлөлтөнд оролцсон. Хугацаанд энэ чинь сургууль цэцэрлэг дүүрэг нийслэл их хурлын гишүүдтэй ингээл хөдөлсөөр гад ер нь бол эхний жилд нь 5 дугаар цэцэрлэгээ ашиглаад 10 ангитаа тийм том цэцэрлэг болгоод дахин төлөвлөлтөнд оролцсон. За дараагийн 4 жилд нь 33 дугаар цэцэрлэгээ ашиглалтанд оролцсон. Тэгээд дараагийн 4 жилд нь одоо энэ буюу гэж байгаа. Тэрний 2022 онд энэ 39 дэх цэцэрлэгээ бас дахин төлөвлөлтөнд оролцоод одоо 10 бүлэгтэй том цэцэрлэг болсон. Одоо манай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролууд бол бүтэн хамрагдчихъя. Бүх хүүхдүүд маань цэцэрлэгт хамрагдав. За мөн энэ 23 дугаар сургуулийнхаа баг сургуулийг бас ашиглалтанд оруулсан. Одоо та бүхэн хойно нээж байгаа юм баг сургууль. Одоо бүх хүүхдүүд маань баг сургуультай болсон. 1-5 дугаар гэх юм яг энэ хичээл тархинд ороод нэг сургууль дотроо ингээд ахлахангтайгаа ингээд нийлээд байхааргүй болсон юм тийм. Тий, яг ахлахангтай ойлдоо чи дунд ангитай ойлдоо дотроо бас болохгүй тий. Тэр яг бусд нь хажуудалтан зай талбай байсан дээр тэр дээр баг сургуулийг ингэ бариад гэсэн дотор тогтчл яг орчин үеийн шийдэлтэй шүү дээ. Бүх ухаалаг дэлгэцтэй. Тийм мундаг сургууль болсон. Угаасаа манай оргил сургууль чинь улсдаа нэг дээгүүр ордог сургууль шүү дээ. Тийм. Би түүхний өөр өрдөн бүр хойч те энэ Монгол улсыг бас авч байгаа хүмүүс маань бас энэ чинь хүмүүжиж боловсрол эзэмсэж байгаа. Биднес чинь бас маш сайн боловсрол эзэмсэж зөв хүмүүжил авч зөв хүн болох байх гэж боддоо шүү дээ. Юм уу тэгж л. Тэгээд ямарчсан ингээд
эхнийхээ зорилготууд бас урт хугацаанд чамаагүй хүчлээ л дээ. Тэгээ ингэж 23 онд энэ камержуултын доо грин зон төсөл хийжээд манай орон дээрс эхэлсэн шүү дээ. Тэгээ нийтдээ 145 камер тавигдаад явсан. За энэ маань өргөжтэй маш сайн болсон болохоор одоо дүү Чингэлтэй дүүрэг бол тэр чигээрээ камерын бүс болсон шүү дээ. Ямар хүн орж ирээд ямар хувцастай хүн орж байгааг харсан. Яг бүх юм бичигдээд бүх юм энэ грин зон төслөөр ингээд камержуултын дэд төвтэй болоод ингээд явцсан. Тэгээ энэтэй бодлоод манай дүүргийн маань энэ төсөлд сайн хэрэгжсэн юмсан дээр одоо нийслэл бүх дүүргүүд дээр камерын дэд төв байгуулчихлаа шүү дээ. Одоо томоохон хотууд бол Сеул, Москва, Токио ч одоо яг бүх камержуултаараа ингээд бүр том грин зон болцсон тийм хотууд байгаа. Тэмтэй адилхан нэг бүх төсөл маань жижигээр эхлээд одоо Улаанбаатарын хэмжээнд хүрэхэр хэмжээнд очиж байна л да. Жижигээр байж байгаа. Энэ бас нэг сонин сайхан мэдээ байна тийм ээ. Тэгээ энийгээ дагаад нөгөө нэг хүүхдүүд юм уу сургуулийн орчиндоо за эсвэл ингээд иргэд ч гэсэндээ эсвэл хамт тастай хүмүүс гэрийн орчинд ч гэдэм гэмт хэргийг нөгөө үлдэх нөхцөл чинь л одоо буурж байгаа үзүүлэлтийн нэг үстэй тий. Энийгээ дамжуулаад одоо бараг 40 гаруйгаар гэмт хэргийн 60 гаруй өвчөө буурсан. Илрүүлэлтэнд 40 гаруйгаар бас нэмэгдсэн гэж байгаа байхгүй. Тэгээд эн чинь гэмт гэхээсээ илүүтэйгээр бид бүхний бас аюулгүй байдалтай тэр нөгөө ганцхан нөгөө гэмт хэрэгс гэхгүй шүү дээ. Бас ондоо янз бүрийн хүчин зүйлүүд байгаа. Тэрийг бас хамгаалж иргэдэг аймнаас эрүүл мэндийг хамгаалах үүднээс явж байгаа. Ийм ажил маань хийгдсэн одоо. Бас нэг манай дүүргийн хамт олонний маань бас томоохон ажлуудын нэг бас төлөөлөгч нарын ийм ажлууд байгаа. Дараагийн шатлал руу бас орохыг бодож байгаа. Одоо ийм одоо дүүргээ хороогоо өгчөхийн тулд бас хэм сэтгэх бодох хэрэгтэй л дээ. Тэгээд тэр маань одоо биднес хогноос салъя. Тэгээ уламжлалт дарга болио. Одоо хогийн сав тавьчаал том хогийн сав тавьчаал тэр нь цагаал хог өгтө хүмүүс ухаал тэгээ талаарны тараагаал тэгээд өнөр танаар гараал тэрнээсээ дагуулаад халдвар төвчин гараал те ингээл ах болохоор ер нь бол дүүрэг маань бас энэ ухаалаг хогийн савыг анх хэрэгжүүлсэн шүү дээ Монгол улсад. Манай ороос эхэлсэн. Харуул ихтлүүрийн зүүн талд байгаа ухаалаг хогийн сав. Энэ маань өнгөрсөн жил 6 сард байршуулад хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд амжилттай туршиж үзээд өвөл ажиллаж болж гин үү? 100 ажлууд болох нь уу гэдэг энэ туршаад үзсэн. Энэ маань ямар учиртайг бол газар доор энэ 3 куб метрийн куб хогийн савтай. Зүгээр л дээдлийг харах юм бол жижиг нэг хогийн сав харагдаж байгаа байхгүй. Доороо юм бункертэй байхгүй. Тэрлүүгээд нөгөө хогоо хийнэ. Тэгээд хаяа явчихдаг. Тийм хогийн сав. Тэгээд сугалж гаргаж ин тусгай зориултын карата машин ирээл сугалж авч асгачаал тэгээд буцаагаал хийчихдэг, суглаад хийчихдэг. Одоо Европын орнууд ч юм уу Турк гэднээс байдаг. Ягаад ухаалаг гэхээр өөрөө нөгөө карттай байхгүй. За. Тэр айл болгондоо энэ картыг тараацсан. Энэ 5-6 байрны айлууд айл болгонд тараацсан. Монгол улсад бас анх удаа ирж байгаа болохоор бас аюулгүй ажиллагаа хэрэгтэй л дээ. Ягаад бол тэр доор чин пункер байгаа. Нэгт хүүхд тий янз бүрийн хүүхдүүд байна унаад гимтчихгүй. Хоёрт бас энэ нөгөө хог ухаад байгаа хүмүүс маань ороод унтчихгүй. Тэрчлээд л ачаад явангууд нөгөөтг чинь шахаад бас хүний амнаас эрсдэлд орох бол багталтай байхгүй. Тэгэхээр нөгөө эхний удаад ингээд чойчтой байгаад байгаа юм. Яваандаа энэ маань чойчгүй хүн манай Улаанбаатар хот иргэд маань бас хэрлээс орчвол чойчгүй болоод тий ингээ явах боломжтойгоор бас явж байгаа. Эхний төсөл маань ингээ явсан. Тэгээд одоо сая дөрөв төсөв дээр бас мөнгө тавигдаад төвөн 6 оронд бас бүх ямар ч гэсэн эхний үеэр нэмээ 4 ч юм уу. Нэг 26 ийм хогийн сав байршуулсан чиглэлтэй дөрөвтэй. За. Тэгээ ингээ яваандаа эн чинь төсөв мөнгөтэй холбоотой болохоор жил болгон төсөвлөд ингээд суулаа ер нь дүүрэг маань энэ ухаалаг хогийн сав бүтэн хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Манай засаг дарга дүүрэн засаг дарганы бас санаачлахаар ингэ явж байгаа юм ажлууд байна л да. Бас үр дүнтэй. Үр дүнгөө бас сайхан орчин үетэйгээ хөл хөлсөй ажиллана тий. Та одоо олон хотын жишгийг яг өөрөө явж үзчихсэн байх, зөндөөд судалж исэн байх тий. За бид бол нэг алтхан мэддэг Гонконг юм уу одоо ингээл ийш ингээл Азийн орнуудаар ингээл явхад бохоо хаюул торгодог тий. Шүсээ хавьд торгодог. Олон нийтийн газар хараалын үг хэлүүл торгодог гэдэг нэг бүх юм мөнгөтэй холбогддог. Ер нь манад ийм
байвал ийм жишгийг тогтоовол бас л нэг хорилоо цагдлаа гэдэг рүү орчих болов уу? Эсвэл ер нь энийг яаж шийдвэл зүгээр гэж та ер нь бодож явдаг вэ? За одоо ингээд ухаалаг хогийн сав бол мэдээж ингээ айгүй сайхан үр дүнтэй сонсогдож байгаа. Гэхдээ яг бүрэн дүр ингээ бүх дүүргүүд ингэж хэрэгжүүлэхэд бас цаг хугацаа орно шүү дээ, тийм ээ. А гэтэл нөгөө хогийн сав одоо ингээл тавьсан байхад гадаа нь хогоо хайдаг, заад нөгөө шүсээ хайдаг, мус цэрээ хайдаг. Энийг ийм нэг орк гэдэг нэг юм яриа чинь яг энтэйгээ холбоотой байгаа байхгүй юу? А гэтэл орк гэдэг чинь манайха хөдөө өксөж хүмүүцнээрээ биш те. Орк гэдэг чинь шүсээ хайснараа хотын одоо яг энэ гудамжинд явж иж хогоо хайснараа үнэлэгдээд байгаа юм л да. Тэгэхээр энэ орк гэдгийг та орк байхгүй тулд хотын яг жинхэнэ иргэн байхын тулд ингмээр байгаа ингээд нэг таны үзэл бодлыг сонсох гэдэг байхгүй юу? Торох шийдэх юм буруу. Тийм. Миний хувьд торохыг эсрэг байдаг. Гэтэ яг нөгөө энэ том хотын том хотууд чинь өөрөө нөгөө ганцхан манай хот Улаанбаатар хот гэдэг юм шиг л дээ. Бусад хотууд ч гэсэн энэ хатуу байдаг юм байл л дээ. Яг энэ цэвэр орчиг хотын иргэн чим хотын соёлтой байх хэвээр тамхи татч болохгүй. Тэ энэ хогоо айж болохгүй. Ингэх юм хоруудаг яг ийм хуйлтай байдаг. Тэнтэй адилхан бас энэ хуулиуд маань бас гарч эхэлж байна. Тэгээд бас хүмүүс маань бас иргэд маань өөрсдөө бас ухамсартай байх хэрэгтэй байна л да. Би жаагаа аюул энэ биел болоо бол бусд намаа гэдэг бас энэ үзлийг бас манайхан бас байхгүй болох хэрэгтэй л дээ. Тэгээд дээрэс нь хотод ирчээд хотын иргэн болооч, хотын соёл болооч гэдэг маань өөрөө бас нэг төлөвшсөн хүмүүстээр ярихад бас төвхтэй болчихж байгаа. Би одоо хөдөө орон нутагтаа хотод болоосоо гэж боддгийг. Яг л хөдөө орон нутаг маань хөгжөөд хотчил болчих хэрэгтэй. Тэ орон сууцны хороололтоо тий. Тэгээд орон сууцны хороололтоо болоод тийчэнэ бас яг л хотод амьдарч байгаа юм шиг амьдраад хөгжөө тэр цаг хугацаа маань бас удахгүй болоосоо гэж бас боддог байхгүй. Яаж ингэж хөвшүүлэх вэ? Ус цэрээ хаяад байгаа байхгүй юу? Жилийн дөрөнгөлдрөл. Одоо манай хороогоор чинь өдөртөө 800 мянган гаруй дамж өнгөрч байна. Давтагсан тоогоор. Тэгээ ганцхан манай орооны иргэн гээд байгаад байдгүй шүү дээ. Хотын төвийн ороо жуулчд ихтэй. Чим одоо жуулчны үедэд эхэлсэн ингээл чинь ингээл өдөрт 800 гаруй мянган давтагсан тоогоор дамж өнгөрч. Энэ болгоныг одоо цаг тэ хянан гэдэг чинь бас дээсэн жоохон юутай л да. Тэгээ нэг камержуулттай болчлоо. Тэ цагдаа яваад авах одоо камер хийдэг болцсон. Одоо бүр ухаалаг камеруудтай болж эхэлж штэ тэ таамхан харж лах тэ машин тэр ингээд ийм юм. За би түрүү хэлсэн шиг тэ таны ирэх миний ирэхээр хязгаарлагдана. Яг л ийм л байх хэрэгтэй байхгүй. Би эрхчлөөтэй орилоод ингээд яваад авахыг чинь болохгүй л дээ хотод. Ягаад гэвэл миний хажууд олон хүн амьдарч байна. Олон хүний уур амьсгал олон хүн амьдарч байгаа болохоор бас яг л хотод чи яг тэр хуулиар л байх хэрэгтэй байхгүй тий. Ягаад гэвэл бусдынхаа амгалан тайван эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Тэгээд одоо энэ түрүү хэлдэг шиг одоо бид хөдөө орон нутгаар маш сайн хөгжиж байна. Хот болгомоор байна. Эрдэнэт дархан хотууд байна. Өшөөж бас олон том хотууд байгуулах хэрэгтэй. Энд чинь эдийн засгийн хөгжлийн дэмжээд ингээ яваад тэгэхээр Улаанбаатар хот руу яваад авахгүй тэнцэнэ сайхан амьдрах боломжууд юм бид. Улс орон маань тэнцэн соёлтой хөгжүүлээд эхлээд өөрсдөө тэгээд тэнцэнэ сайхан амьдраад өөрсдөөсөн газар сайхан амьдраа тий. Хотод ирчээл хотын иргэн болоош ингээд ахчих бас нэгсэн дээр нөгөө жоохон зарим нэг талаараа хоцорчоод байгаа байхгүй юу тий нөгөө яагаад гэвэл бид яг тэнцэнэ бас сайн төлөвшөөг хүмүүс маань ирсэн багт ингээд тэгэхээр энэ энэ хот нийс хотыгоо хөгжүүлэхийн тулд хүн болгон хичээх ёстой л доо. Тэ замбрааг байж болохгүй шүү дээ. Гоё хоттойгоо хөгжүүлэхийн тулд бид бүхэн өөрсдөө л хичээх ёстой байхгүй. Хүн хичээж энэ маань хөгжиж дахин тэ юм хийгээд ахааргүй. Жишээ нь ингээл эвд сүтгэл байвал дахин төсвийн мөнгө зарцуулагдана, дахин сайжруулна, зас жанслна гэж бас их юм. Эргээл чинь нөгөө бид хүний татвар төлж байгаа мөнгөийг чинь л ингээд явж байгаа байхгүй тий. Та яг өөрөө аль аймгийн хүү юм бэ? Эсвэл хотын уугуул хүү юм уу? За тэгээд таны би нэг дурсамж асуух гэдэг байхгүй юу? Сайн болдогдох хүнд багын нэг юм гоё аав ээжээс өвсөн дурсамж байдаггүй. Хотын иргэнхээр нэг тийм байсан даа гэл тий. Одоо танд аман хуур кино их бодогддгоо. Одоо би хүүхэд байхдаа аман хуур кино аг үздэг гэсэн одоо ч гэсэн үздэг тий. Тэгээд тэр
кинон дээр яг нөгөө хот ингээл бүтээн байгуулалт эхлээл яг л энэ 40-50 мянгатын байшингууд ингээл ашиглаад ороод тэгээд хотын иргэн гэдэг чинь ийм байх хэрэгтэй маа гэдэг нэг тийм зүйл тэр кинон дээр нэг халт гараад идэг байхгүй юу? Би өөрөө энэ Чингтэй дүүргийн унган буруу унган хөлтөлтэй. Тэгээд ажил хөдөлмөр маань явсаар гал Чингтэй дүүргтэй холбоотой ингээд яваад сүүлийн 12 жил өөрөө ингээд холбогдсон. Би өөрөө Чингтэй дүүргийн 37 дугаар сургуулийг төгссөн. Яг Чингтэй дүүргтэй өсч хүмүүжсэн ийм хүн байгаа юм л та. Тэгээд яг хотод төрсөн манай ээж маань ч бас ээж маань ч хотод төрсөн хүмүүс байдаг. Бас эмээ маань бас хүн шиг байгаараа гэж явсан. Тэрний ч үр дүн болов гэж боддог. Би бас хийснээ дуусгахын төлөө зүтгэж ирсэн. Ингээ явдаг л ийм дурсамж байна да. Тэгээ энэ ярил гоё л доо. Энийг өөдөө өссөн болохоор яах юм. Хийсэндээ явахын төлөө зүтгэдэг. Хийснээ хэрэгжүүлэхин төлөө явахын төлөө боддог л юм. Одоо энэ манай энэ 12 жилтэй улс суур гэж байгаа. Яг энэ цирк эхтлгүүрийн зүүнтэлтэй дээ. 12 жилтэй төмөр улс суур байдیں۔ Энэ дээр бас их хэрэг тоглолдог байсан л та. Тий, одоо ч гэсэн байж байгаа. Тэгээ одоо ингээд өөрөө яг энэ хэсэг дээр буцаад өдөрдөө энэ хорон цэцэн хийж байгаа болохоор маш гоё дорсомжтой байдаг. Хүмүүс ирээл энэ хуучны юмыг авчаяач гэлэгдэг. Би бол ахуулдаг юм. Юу нь бол бод шонхтаад өнгө зүг сайжруулаад ингэ явдаг. Яг л тэр өөрөө нөгөө төмрөөр хийсэн чанартай одоо маш их удаж штэ социализм үед ч байсан байхгүй. Дээр үед байсан байхгүй. Тэгээд хийцэн амир маш сайн байхгүй. Тэгээд тэр үед тийм гоё 12 жилийг тэгж гоё гаргаж ирж хийсэн төмрөөр хийнэ гэдэг чинь бас авьяас ур чадвар байхгүй. Тэр үед тэр төмрөөр хийсэн урган дахных нь үед бол маш бахармаар байдсан шүү дээ одоо. Тэр нь их товсомжтой. Яг энэ явуулгын цэцэрлэг төрөлнгөөс гадна тэр зүйл дээр одоо ер нь цаашдаа анхаарч ажиллах уу? Яг энэ хорооныхын хэмжээнд дүүргтэйг хамтраад залуучууд бид бүхний те бүгдээр залуучууд ч ихгүй хүүхэд ахмадууд ч бай те. Тийм шүү дээ. Хүмүүс бүх насны хүмүүс манаас ингэж дугаалж амрах орчин хэрэгтэй л яг иймэрхүү. Манай хорооны хувьд бол ер нь бол ийм хорооллоор байдаг байхгүй 5 байшингараа одоо тоглоомын талбайтай. Энийгээ бас өнгөрсөн жилүүд бол чаталтайгаар бас тогтчуулаа сайжруулж ирсэн тий ингээ явсан. Одоо бас өгшөөж дахиж арай ондоогоор тогтчуулах шаардлага гарч ирж байна. Ягаад бол анх янзлахад чинь 12 13 онд янзлж байсан. 14 онд дахиад 10 жил очлоо шүү дээ тий. Тэр чинь нөгөө эвдэрч гэмтэх юм байна. Бас юм байна. Энийг бас одоо орчин үеийн шийдэлд оруулаад бас сайжруулах юм бас бодож байна. Дүүрэн төсөв чинь бас хязгаартай шүү дээ тий. Ганцхан манай ороо ууш. Хөрөлтөн. Анх бол 19 ороо байсан. Одоо 24 ороо болцсон байгаа. Тэгээ нэмэгдсэн. Хүн ам нэгс тэгээ хойшоо гэр хороол руу ч юм уу хүн ам өсөгдөөд тэгээд 24 ороо болоод 5 ороо нэмэгдсэн. Тэгээд энэ 24 он хороондоо тааруулж тий жигд төсвийг хуваарлаж ингэж явдаг болохоор бас тухайн жилдээ оногдсон төсвийг зөв юм зарцуулахын төлөвлөж ирж байгаа юм л. Бүтээн байгуулалтын ажлууд одоо хэрэг төлөвлөгдсөн байгаа. Одоо ийм хан намхан 3 4 давхар байшингууд ингээд байгаалах уу эдрийг эсвэл бүр юм өндөр болох уу ер нь тийм төлөвлөгөө байгаа юу? Яг гинэгээр нь ингэж байлгана гэсэн хотын бодлого байт юм уу? Яг энэ 2014 онд ашиглалтын шаардлагахгүй орон сууц гэдэг бүгдд нь үздэг шалгалт хийгээд хугацаанд дууссан гэдэг нь юугаар тодорхойлож байгаа юм гэхээр одоо энэ газар хөдлөлтийн дэсвэртэл шаардлага байхгүй. Яагаад гэвэл бид хүн яг нэг газар хөдлөлтөд идэвхтэй өсч амьдарч шүү дээ. Одоо Монгол улсын Улаанбаатар хот маань. Тэгэхэд маш өндөр газар хөдлөлийн хөдөлгөөл болоход бол Улаанбаатар хотын энэ байшингууд эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр бид хүн амин иргэдийн амнаас эрүүл мэндийг эд хөрөнгийг хамгаалахын тулд бас энэ хөө үздэг шалгалтыг тухайд хийж исэн байлээ. Тэгээд ингэ явж байгаа. Одоо манай орон дээр чинь нэг 10 гаруй байшин байдیں۔ Тэгээд дахин төлөлтөнд оруулахгүй бас болохгүй байт юм л та. Гэхдээ энэ маань өөрийнх нь байшингийн иргэдийнх нь өмч болохоор тухайн байшингийн иргэдийн өмч болохоор иргэдээс нь санд асуулга авч ээж явах юм. Тэрнээс бол энэ болохгүй гэж буулгаал ингэ байшин бариад байхгүй. Аль болох боломжоор янзлаад ингээд тэ тордоод ингэ явах бодолтой байдаг. Гэхдээ яалтчгүй бас нөгөө газар хөдлөлтийн гэдэг чинь байгалийн амжилт гэдэг чинь эрсдэлтэй болтой энийг бас сайн бодох хэрэгтэй. Та одоо ингээд 30-д ахуулаад өнөөдөр ингээд тэг хамаг залуу настай ингээд энэ хороотойгоо ингээд холбоотой байлаа шүү дээ. Энэ хугацаанд ингээд нэг юм туршлага хоригдлуулж байгаа шүү дээ.
Гэтэл жишг хороо гэж яриад байгаа. А жишг хороог заавал хотын энэ элит гэх тодотголтой ийм дүүргүүд хэрэгжүүлэх хэрэгтэй юу? Захын дүүрэг, за захын хороод хэрэгжүүлэх боломж бүрэн бий бидтэй. Тэр чигээр нь хороог жишг болгох юм бол маш их мөнгө орно. За нэг төрлөөр нь жишг болгоод явах юм бол энэ бол болно л тоо. Яг зөвхөн хотын төв ороо гэхгүй шүү дээ. Гэр оролдууд ч гэсэн жишг хороо болгоод бас өмнөх жилүүдэд бас юмнуудаа тогтчуулаад янзлаад хашаа хороогоо гоё будаад гоё болгооныг явж байгаа гэр оролдууд ч гэсэн байгаа шүү дээ. Зам яг хотын гудамжаар явж байгаа юм шиг гарахад машин зам авцамтаа ингээд гудамжаараа яг тийм болцсон тийм явгооны замтаа болцсон юмнууд байгаа аахгүй хороод манай нийс дотын 9 дүүргийн 204 ороонд бол байгаа аахгүй манай сэлд дүүргийг дагаад энэ том хороол босгоч юм гэж ярьсан тийм энэ манай өөрөө шууд анханасаа жижиг хороо олоод баг бүтээн байгуулалт нь игдчих байх гэж боддоо шүү дээ. Тэгээд нэг метрополис хот бол 1 сая хүн амтайгаас дээшээ метрополис хот болчтой гэд манай ч одоо яг Улаанбаатар хот ч өөр болчиход байгаа шүү дээ. А гэтэл яг нөгөө иргэд рүү ингээд аваад үзэхлээр нөгөө ухамсар тал руу ярихаар л биш болчиход байгаа шиг байгаа юм. Та яг энэ дээр хотын иргэн гэж ийм баймаар байгаа юм. Хотын соёл гэж ийм баймаар байгаа юм гэд та нэг үзэл бодлоо хэлж болох уу? Сая 500 баг 2 сая хүнтэй очтоо шүү дээ. Одоо төр оршин суугчтайгаа нийлүүл бусдын ихэнд халдахгүй л явчихад амьдарчад энэ маань өөрөө яг хотын иргэн болчихж байгаа байхгүй. Бид рүү хэлсэн шиг таны ирэх миний ирэхээр хязгаарлагдана. Нөө шүс юу хийхгүй те хогоо хийхгүй ингээл явах шаардлагатай байгаа юм л да. Яг бол энэ маань эргээд таны хүүхэд тэр шүсэн дээр чинь гიშгэн. Тэ зөв. Таны хайсан хогон дээр чинь зөв таны хүүхэд чинь гიშгээд гэртээ орно. Эргээд энэ гэр оронд ороод нөө халдвар төвчин тий бүх юмнууд нь дамжигдаа явдаг болохоор энэ би өнөөдөр хог аялаа надад хамаагүй гэдэг юм байж болохгүй л дээ. Дор үнэл бүгдээр хичээж нөгөө ер нь бол ус цэрэг хаяхгүй л байх хэрэгтэй. Би бол тэгж бод. Яг би энэ чи аялаа. Тэрийг заавал торгуулуулаад байх шаардлага байхгүй. Ухамсараар л шийдэх хэрэгтэй. Ухамсараар шийдэх хэрэгтэй. Бодвол өстой. Төр засгийн тогтворгүй байдал ер нь энэ хороо дүүргийн хөгжил нэг ингээл юмаа хийх гэж яхад тэр нэг саад болох тийм үзэгдэл байдаггүй. Дүүрэг хорон дээр бол байдгүй шүү дээ. Нөлөөлөхгүй. Ягаад гэвэл дүүрэг нь хороо маань өөрсдөө нөгөө төлөвлөгөөтэй төлөвлөсөн ажлууд байна. Тэгээ нөгөө иргэдийн төлөөчдийн хурал байдаг. Төсөө мөнгөө өөрсдөө шийдээд ингээд явж идэг болохоор ажиллаа л шүү дээ. Ер нь бол аж ахуй ажил шүү дүүрэг хорооч нэр нь аж ахуй ажил хийдэг юм төвчлөлт бүх юм дээр л явж байгаа юм. Айхтар нөлөөлөхгүй дээ. Хөршийн холбоог сайжруулах гэл хуучин бидний ээж аав үед бол за ялангуяа хотод одоо ямар байсан би бол өөрөө өдөө нөхдөлтэй. Тэгээд хотын иргэд бол ингэж яриад кинон дээр ч гэсэн хажуу талын хайл руу ингээ ороод тэгчээрээ ингэчээрээ гэл ингээ хэлдэг. Хажуу талын хайлтай мэндэлдэг. Яг таны нэг удирдах харах байрал ямар байдаг вэ? Одоо шилбэл иргэн болгонтойгоо би анх энэ ажлыг авахдаа ингээд уулзчихсан гэж тэгж шүү дээ. Яг одоо ингээд таныг бол ингээд сайн бол манаас дараа мэддэг гэдээ одоо ингээд бүх айлууд чинь мэдж байгаа, бүх хэрэгт чинь мэдж байгаа. Гэхдээ таны нэг юм өдөрт харах байрал хөршийн холбоог сайжруулах байдгүй. Эсвэл тэр сөөхөттэйг тулж ажиллах байдгүй. Хуучин чинь нөгөө хөршийн холбоо гэдэг шүү дээ. Бүр өмнө тэгэхээр чинь хөршийн холбоо буюу хажуу орцоороо дарахтаа тий давхар олондоо бараг дарахтаа тийм хүү ирсэн шүү дээ хуучин. Энэ маань буцаад зохицуулсан сэрэх шаардлагатай л та. Тэгээд хорооны бас иргэд маань бас хуучны хүмүүс байдаг. Тэр маш итгэвтэй явд. Бүх манай орооны иргэд маань надтай одоо миний утсыг бүгд мэднэ. Миний фэйсбүүк бүгд мэднэ. Хизээч хамаагүй надад залгаа шүү дээ. Мессеж чинь ингээ явдаг ингээл. Тэгмээр ингээл тий би саргалгүй авдаг л та. Удажаас нь гэсэн хариу хичээч юм ингээ явдаг. Түрээсийн айлхтай болохоор бас нөгөө хаалганы хаалгаж ажиллаж чад тий бусдтай харьцахгүй ийм их үзэгдэл гарч эхэлж байна юм бол сүүлийн жилүүд. Тэгээ цөөхүүдээ бас шахаж ажилладаг юм л дээ. Сөөх ажиллах хэвээр. Сөөхийн иргэд маань оршин сууж байгаа хүмүүс маань сөөхийн мөнгөө төлөх хэвээр. Үүрэг байхгүй хэвээр. Өмч хөрөнгө байшин чи өөрөө байнга тордож байхгүй бол навсаагаал ундаг тий. Энэ их усүр чинь сөөхийн мөнгө төлөөгүй үс ч юм уу юм хүмүүс болдог л доо. Цооштой хаалганы цаана одоо зуны 3 сар ингээд хүүхдүүд амарна те. Гэр бүлийн хөрхийлэл за гэмт хэрэг нөхцөл үлдэх тэр юмнууд дандаа хаалганы цаанд болдог. За ихийг айлууд нь лагерт гар явцдаг байх. Гэхдээ бас гардгүйч байгаа.
Ер нь энэ гэмт хэрэгээс сэргийлэх тал дээр таавал түрүүн дээр камержуултаас бол банах буурсан гэж байна тий. Гэхдээ яг нөгөө гэр бүл рүүгээ хандсан нөгөө хүчрхэлүүд нь энэ танаа элит гэгдэх энэ хороо дүрхт хэрэг үйлдэгддэг юм бэ? Хорон дээр хамтарсан баг гэж байдаг. За. Хамтарсан баг маань цагдаа. Тэгээд өрхийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, халамжийн ажилтан, тэгээд манай 3 цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн нийгмийн ажилтан ингээд 9-ний бүрэлдэхүүнтэй байдаг байхгүй. Энэ маань сайн ажиллах ажлын юуг одоо нэг хүч хэрхэлэл, гэр бүлийн хүч хэрхэллийн эсрэг энэ гэмт хэрэгээс өвчсөн ажлуудыг зохион байгуулж явдаг. Хөгшин холбоо маань энэ дээр гарч ирдэг юм л да. Шууд ярина шүү дээ. Яг л холбоотой болохоор энэ ийм болоод байна, тийм болоод нэг шууд хэлнэ. Яг энэ тал дээр өөрөө нөгөө боловсрол өндөр хүмүүс байдаг болохоор бас маш арай ондоо байдаг юм л да. Ямар тогтчлтын ажлууд хийдэг вэ? Та бол одоо ингээд би тантай ярилцлагын хүнд бол бас нэлээд л хойшлогдчихж хийж штэ. Тэгэхээр ажил ихтэй байгаад байна тий. Тэгэхээр тогтчлтын ажил руугаа их анхаардаг уу? Хороо дүүрэг маань ингээд баяр төхөөр, улсын баяр наадам төхөөр ямар ажлууд руу их анхаардаг юм? Ялангуяа танаа хороо жил болгоны баяр наадмыг тохиолдуулаад энэ жилээр нь ямар их ажлуудтай байна? Заавалч баяр наадам гэдэг шүү дээ. Баяр боллоо хогоо цэвэрлээрэй гэхгүй л дээ. Энэ бол асуулт маань жоохон арай ондоо болчихсон л да. Өдөртмөл ажил. За. Яг баяр наадам болохоор яг баяр ёслол болохоор одоо бид хог шаргаа цэвэрлэхийг хичээн хоггүй цэвэрхэн байхын төлөө зүтгэж л явна л та. Тэрээс бол нэг хайхтар баяр боллоо ширнэх нөгөө кинод газтай тиймэрхүү хэлээр байдаг юм л та. Яг л хийх ёстой ажлаа хийгээл зүтгэж जैन. Цагаан сар наадам ч юм уу энэ өдрүүдээр маш анхааралтай байхгүй одоо чойшлчод явдаг. Тэгээ нөгөө галт төмөр эрсдлүүд их гарах магадaltaй шүү дээ. Эндээ бас маш сайн. Бүгд л одоо өнөөдөр ингээ сонгоны харахын дөрөв тэтгэр хороо баян хошууны тент ингээ амьдж байгаа гэсэн ч боловч яг ингээл энэ бигзээ явуулын энэ цэцэрлэг хүрээлэн шиг ийм цэцэрлэг хүрээлэнтэй болох юмсан бидний орчин ингэж гоё өөрчлөгдөөсэй л гэж хүсэн тийм ээ. Тэгэхээр ер нь хот маань ингэж өөрчлөгдөөсэй. Хот маань ер нь иргэд маань ингээ ийм болоосай. Ер нь хот маань цаашдаа ийм байгаасай гэж таны тэр нэг гоё дэврүү хүсэл мөрөөдөл байдаг бах. Тэрнээсээ ингээ бидэнтэй хуваалцаач. За одоо мөрөөд гэх юм зөндөө тэгэл та. Ямар гоё мөрөөд гоё орчинд ингээд сайхан бүх газар юм манай явгын цэцэрлэг төрөлн шиг юм газруудтай болоосоо. Манай дүүрэг маань өөрөө хайрхан хөгжлийн төвгээд том задгаа хөлбөмбөгийн стандарт хөлбөмбөгийн талбайтай, задгаа театртай энэ салхитын амд байдсан шүү дээ. За. Олон жил болж байна. Энийгээ сайжруулаад явж байна. Одоо бүш өгчөөч бас бүтээн байгуулалт энэ ч бас хийгдэх чинь. Тэг ингээд яв нааша хороо олгон дээр том цэцэрлэгүүд байгаа. Тийм хөрөөлөнгүүд төгчүүлээд хэрцээ явж байгаа. Мөн дүүргүүд маань бас бусад дүүргүүд маань бас юмнууд хийж чинь бүтээн байгуулалтууд хийж сонгоно хайрхан баян зүрх одоо туулгол дагаад том төгчлөлтэй ажлууд хийж явах шиг байлаа. Би одоо яаж харж байхад төвчөрийн анхад ийм том амар гоё том талбай засчаалаа. Гэмшлэг юм байж л үү. Тэгээ ингээд энэ маань ашиглалтанд ороод бид бүхэн тайван төр маань доктортай тайван сэтгэл амар энэ хар бараан юм тэ цацагдахгүй юм сайхан тэ амьдрал тэгшхэн байгаасаа гэж би боддоо шүү дээ тэ одоо ингээд ер нь бол хүн муу юм хар бараан юм яриад явал хар бараан л болдсон байлээ гэж би боддоо. Хар бараан юм яриад явал таны амьдрал хар бараан байгаад ах юм шиг байгаа. Гоё энергитэй гоё юм бүгдээр гоё сайхан амьдрах юм шиг байгаа. Би бол тэгж ер нь бол ном сонин уншихад бол ойлгож авсан л да. Сайхнаар л боттоо. Таны ингээ энэ ажлаа хийж хахад хамгийн гоё сэтгэл үлдээдэг ингээ одоо ингээд бас би ингээ чингэлтэй дүүрэгтэй ингээд багаасаа өсөж төрсөн. Одоо ингээ эндээ ажиллаж гин өдөртөө авж гин ингээд тентэр тундаас ингээ танд нэг урам өгөөд байгаа нэг юм гоё үг сэтгэлүүд байдаггүй. Хүн болгонд одоо жишээ нь манай орооны 3000 гаруй хүн орчин суугч нь хэр болгондоо бүхэнд нь тэ тус болохын төлөө зүтгэж явж байна. Энэ маань одоо итгэл өгдөг юм л да. Одоо энэ ажлыг хийгээд ах сонирхол өгдөг. Ягаад гэвэл хүн болгонд тусуулж байна, дэм болж байна. Чадлаараа тусуулахын төлөө явж байгаа. Энэ маань одоо урам өгч өгдөг. Дээрээс нь манай хороонд бас хуучны төр зэсгийн нөгөө алдартай хүмүүс байсан. Одоо бас дуусч энэ хөрхөн. Тухайлбал төдүүгээ байлаа. Додны төдүүгээ. Доднгоон төдүүгээ байлаа.
баастгаа байлаа. Одоо энэ байшинд байдаг Бүх юм баастгаа байлаа. Гихмчлэгээр хүмүүс байна. Яг өнгөрсөн жилүүд болсон өнгөрчлөөд өөрөх юм. Энэ хүмүүс маань маш урам өгдөг. Би ч одоо орж байнга уулздаг. Төдөөгатай баастгаатай. Тэр ажлын гоё нөгөө даваа байдлаараа ингээ уулзгаад нэг надад нэг тэгж хэлчихсэн даа гэдэг гоё үг. Төдөөгаа бол хинтэй ч уулздаггүй байлаа. Ганцхан орон цэцэг намайг надтай уулздаг. Би очиж уулздаг гэсэн. Маш хүндэлдэг л юм л да. Хуучны хүмүүс маань энэ нь бол дээж дараах зэрэг гэхгүй яг өөрөө амьдралд нь ойрхон байгаа хорон цэцэгтэй их ойрхон уулздаг шин хүндэтгтэй ханддаг юм. Би яг тэгж ойлгож байна шүү дээ. Надад төдөөгаан өгсөн юм гар бичвэл идэх байхгүй. За. Надад зэрүүлээ бичсэн. Тэг ингээд тэрийг уншихлаараа л урам авдаг л да. Тэгээд тоолбол тэрнээс ч татвал юу гэж хотын төвийн элит хорооны засаг дарга сайн болдоо гэжсэн. Тэгэхээр ч би ингээд өөрөө ирэхгүй ингээд өөрөө ч гэсэн бас боловсрож толгоогоос инэглэж юм хийхин төлөө ингээд бас ингэхээр өөр аргагүй тийм өгнөд байдаг байхгүй тий. За ялангуяа төр засгийн ингээд ажлыг хийж байгаа энэ хүний хувьд тий. Өнөөдөр хотын иргэд маань яагаад энэ юм сонирн байдığım бол яагаад ингэдэм бол гэдэг нэг сонин гэж хэлчмэр зүйл байдаггүй. Энэ нь бол мэдээж эрэгч байж болно, сөрөгч байж болно. Таны зүгээс харахаар сошиал хөгжөөд хүний нөгөө хоорондын харилцаа сонирн болчихжээ. Компьютерээр тийм үү утасны цаанаас л амьд биш харилцаа сонирн тий биш байхгүй болчихжээ. Одоо яг ингээл яг нүүр хараа сайхан юм яриул арай ондоо. Утасны цаанаас компьютерийн цаанаас бол одоо янз бүрээр л яригдчихэв. Энэ маань сонирн байна да юм бол тийм. Яг амьд харилцааг буцаагаад бий болох хэрэгтэй. Тийм хөгжижлээ л да сошиал ертөнц хэрэгтэй. Гэхдээ энэ нөгөө амьд харилцаа энэ нийгэмд юм хэрэгтэй юм бол. Тэгжээж л хүнээ олдно шүү дээ тий. Тэгээ утасны цаанаас чи компьютерийн цаанаас юу ярих вэ? Тэгээд сайхан ярьжээч бүх юм шийдэж, бүх юм төлөвлөж явах хэрэгтэй. Тийм ч юм да. Одоо удахгүй ингээ 10 гаруй хоногийн дараа бас улсын баяр наадам маань болох гэж байна. Чингэлтэй дүүргийнхаа зүгээс, за тэгээд таны зүгээс нийт манай бас подкастын үзэгчд маань бас ийм зорилтууд байна. Энэ нь 2025 дуустал бас манайхан ингэж зорж ийн гэд зорилтоор нь дуусгая гэж бодож байна. За дүүрэг бүтээн байгуулалтад дэмжих жил болоо зарласантай холбоотойгоор одоо төлөвлөгдсөн ажлууд байгаад байгаа. Одоо тэрнийхээ үр дүн гүйцэтгэхийн төлөө төлөвлөсөн ажлын төлөө зүтгэж байна. Энийгээ хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Дүүрэг маань бас маш том ажлуудыг төлөвлөсөн байгаа, зорьсон байгаа. Дүүргийн засаг даргын хамгийн газар, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал маань маш их ажлуудыг хийж байгаа. Манай дүүрэг маань өөрөө олон жилийн мэр зэчмээр шатсан дэжмээр явжсэн. Төрийн албаагчд маань өдөрлгүүд маань бас нөгөө энэ ажлуудыг шатараалтаар хийгээд ирсэн хүмүүсүүд болохоор бас ийм сайн хөгжиж яадаг болов гэж боддоо шүү дээ. Биний хувьд бас тэгээд тэнтэй холбоотойгоор бас энэ подкастта энэ хөө дүүрэгтэй орж өрсөнд танд баярлалаа. Дээрээс нь энэ танаа подкастыг үздэг, танаа сонин подкастыг үздэг үзэгчдэн бас энэ бас амжилтыг хүсье. Тэгээд удахгүй болгож байгаа баяр наадамда сайхан баярлаарай. Тэгээд танд ч гэсэн минь төргийа сайхан баярлаарай гэж хүсье. За тэгээд баяр наадмаа сайхан наадаж өнгөрүүлээрэй. Бас зорилттой бүх ажилд нь гэгэн бүхнийг бүгсээ танд бас баярлаа. Баярлалаа танд. За